сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Насд маягдаг. Хүүхдийн нүдний эмчит мэрэгчлэр ар эсвэгчлэлтэй ажиллаж байна. За өнөөдөр эцэгчүүдэд зориулаад харааны шил зүүдэг хүүхдүүд болон хараа муутай хүүхдүүдэд өгөх эцэм зөвлөгөө бэлтгэлээ. За хараа муудал буюу одоо хурлын гажиг маань олбол болон төрөлхийн гэсэн хоёр янз байдаг. Төрөлхийнх маань төрөх үедээ хурлын гажигтай буюу хараа муутай төрсөн байдаг бол олбол гажиг гэдэг маань амьдралынхаа явцад хараа муутай эхэлж байгаамаа. За яг хараа муудаад байгаа юм бэ? Хараа муудалд нь юу нөлөөлдөг юм? Ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг юм бэ? Нэгдүгээр удамшил нөлөөлнө. Удамшил маань эцэгчүүдийн аль нэг нь хараа муудалтай болох хүүхдэд 25%, хоёулаа хараа муудалтай байх юм бол 50% удамших хандлагатай байдаг. За хоёрдугаар нөлөөлөх хүчин зүйл маань хотчлт. Хэд их хүмүүсийн бөөгнөрлийн улмаас өндөр байрлагууд баригдаж одоо бас бид бүхэн маань дөрвөлжин хамт хязгаарлагдмал орчиндууд амьдарснаас болоод нүдний хэв хөгжил бас алдагдаж байдаг. Гуравдугаарт нь техник технологийн өндөр хөгжил орж байна. Энд болохоор та бүхэн мэдж байгаа гар утас, цахим хэрэглээ, компьютер болон бусад дижитал хөрөмжүүд орж байна. За эдгээр дижитал хөрөмжүүдээс одоо хүүхд туяа гэх бодис ялгарч байдаг. Эдгээр туяанууд маань нүдний хөвлөдөд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг. Мөн түүнээс гадна цахим хэрэглээ буюу одоо дижитал хөрөмжийг удаан хугацаагаар олон цагаар хэрэглэх нь нүдний эцэлт ядралтыг үүсгэдэг. За түүнээс гадна хүүхдүүдийн маань хамралт ажил амьдралын хэм маягийг бас нөлөөлж байна. Хүүхдүүд маань оройн 10 цагаас өглөөний 6 цаг хүртэл унтаж хөвших хэрэгтэй. Энэ хооронд тарих, бусад эргэтэн системүүд одоо бүрэн хамрагддаг учраас энэ хугацаанд унтаж хамжаагүй нойрыг иргэн өгөхөд хэцүү байдаг учраас хүүхдүүдийгээ 10 цагаас өмнө унтуулж хөвшүүлээрэй гэж зөвлөхөөр байна. За хараа муудалд нэгтээ үүсчлээ. Тэгвэл бид нар яаж эмчлэх вэ? Яаж оршлох вэ? За танай хүүхдэд хараа муудалд үүснээ бид нар хэрхэн анзаарах вэ гэж асууж байна тийм. За хүүхдүүд маань бага насны хүүхдүүд байх юм бол хүүхднүүдээ хөвчилж харах, толгоогоо гэлжилгэх, нүдээ анилгох, эсвэл юм мөргөх, бүдэрч унах, гэртээ бол телевизэрлөө үзэх гэж ойртож үзэх гэж тэмүүлэх, хялдар харах, нүдээ нухлах, нулимс гоож гэх мэт янз бүрийн зовоорыг илэрч байвал та бүхэн нэмж тандах хэрэгтэй ханаа. За бид нар хурлын гажиг хэрхэн онцлох вэ? Хүүхэд хараа муутай гэсэн зовоортой болоод ирлээ. Энэ тохиолдолд хүүхдийн харааг үзэж онцлох шил тааруулж өгөх маань маш нарийн туршлага шаардсан процесс юм. Тийм учраас одоо яг туршлагатай хүүхдийн нүдний эмчид хүүхдийн харааг үзүүлээд зөв тохирсон шилийг зөвлөх хэрэгтэй. За зөв тохирсон шил гэж юу юм бэ гэхээр хүүхдийн мэргэжлийн нүдний эмч хүүхдийг бүрэн үзлэг хийгээд нүдний бусад өвчин хасарсан байгаа эсэх зөвхөн хурлын гажиг байгаа эсэх зэргийг үзлэг хийж үзсний үндсэн дээр тухайн хүүхдэд ямар шилийг ямар хугацаагаар зөвлөх үү, хэдийн хугацааны дараа дахин эрхийг зөвлөх үү гэх мэтчлэн нарийн зөвлөгөө өгдөг учраас одоо та бүхэн маань зөв тохирсон шилийг мэргэжлийн эмчт хандаж олж авах нь. За нэгэн эмч маань харааг нь онцлоод шилийн тааруулаад жор бичээд өгсөн тохиолдолд эцэгчүүдийн зүгээс юу хэрэгтэй вэ? Эцэгчүүд маань тухайн шилийн хүүхдэд зөвлөгч хөвшүүлэхэд туслах хэрэгтэй. Энэ бол эцэгчүүдийн зүгээс үзүүлэх хамгийн том тусалцаа юм. Зарим эцэгчүүдийн дунд одоо ч юм уу эсвэл би үзлэгийн явцад анзаарч байхад эцэгчүүд маань хүүхдүүдтэй аль болох шил зөвлөхийг сонирхолгүй, шил зөвлөхээс хаашрах, шил зөвлөхийг жаахан дурггүй тийм хандлага зарим ажиглагддаг. Яагаад гэхээр шил зөвхөр нэгдүгээр гоо сайхны үзэмж муухай болох. Хоёрдугаар шил зөвснээр хараа нь улам муудах байх. За эсвэл гуравдугаар шил зөвсөн зөвөг хараа муудаж байгаа чинь шил зөвх хэрэг байна уу гэж бодоод одоо бас эргэлзэх тохиолдол гардаг. За тэгвэл хэрвээ та зөв тохирсон шилийн нэгтээ бичүүлээд авсан бол харааны шилийг зүүх ёстой. Учир нь харааны шил зүүхийн давуу тал гэж байна. Харааны шилийг зүүснээр тухайн хүүхдийн харахгүй байгаа зүйлийг харуулж өгч байгаа нэгдүгээр хэрэгсэл. Хоёрдугаар улам хараа муудахаас урьдчилан сэргийлдэг. Учир нь харааны шил зүүх ёстой хүүхдүүд зүүгээгүйгээсээ болоод улам хөвчилж харах,
Эсвэл юмыг харахгүй болсноосаа болоод бүр ингээд өөртөө итгэл нийгмийн харилцаа болон хичээл сургалтанд сөргөөр нөлөөлж идэг. Тэгэхээр харааны шил зүүсэн зөвөөгөө хүрээ харааны шил зүүснээр та бүхний хүүхдийн хараа маань хэмээн хөгжих нөхцөл бүрддэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. За нэгэнтээ шилээ зүгөөд эхэлсэн бол яах вэ? Тэгвэл хяналт чухал. Хяналтанда хяналтын хизээ хугацааны дараа ирэх вэ гэдэг тухай юм шийднэ. Бусад янз бүрийн нүдний өвчнөд хавсарсан байх юм бол бид нар тодорхой өөр хугацаа илнэ. Тухайн хүүхдийн маань зөвхөн хөгжлийн хажууд байх юм бол бас нэг өөр хугацаа илнэ. Гэтэл шилээ зүгөөс болоод өөр бусад хүндрэлүүд гарцсан сул хараа, мохос хараа үүсцэн байх юм бол бид нар бас нэг өөр хугацаа илдэг учраас тухайн чиглэсэн хугацаанд ирж хэвснээр та бүхэн тухайн өвчнийг улам хөндрүүлэх хэс урьдчилан сэргийлнэ. Түүнээс гадна мөн өвчнийхээ явцыг эдгэрэл үр дүн сайжруулах хянах боломжтой байдаг юм аа. За шилжүүлж байгаа хүүхдүүдтэй бас дахиад анхааруулхад юу вэ гэхээр шил маань өөрөө тухайн бичсэн шил маань хугалын гаж цилиндр шил бийж болно. Цилиндр шил гэхээр бас хүүхдүүд хүнс цэгчүүд бас эмзэглээд байдаг. Зузаан шил гэж ойлгоод юм шиг эсвэл аюу хүнд хэлбэр гэж ойлгоод юм шиг байлээ. Тэгэхээр энэ бол тийм хэлбэр биш. Зүгээр л нэг шилний нэг төрөл юм аа. Хэрвээ цилиндр шил зүүдэг бол тухайн хүүхдийн зүүж байгаа араа маань ямар нэгэн байдлаар гажих, далих, мурих тохиолдол грацийн тэглэхийн зөв байдал маань алдагддаг учраас та бүхэн хүүхдийн зүүж байгаа шилийг яг тэг шимтэй байна уу? Эвдрэл хэмтгэл байна уу? Нүдний шил маань тунгалаг байна уу? Харахад ямар нэгэн саад дотор учруулахаар тэмдэгтэл байгаа бол тухайд нь яалтаа солиулаад зүөх ёстой. За шил зүүж байгаа хүүхдүүд нь шилээ хэрхэн арчлахгүй. За шилээ ширүүн материалаар арчиж болохгүй. Үлээгээл хуцанд арчиж байгаа тохиолдол байдаг. Энэ тохиолдолд тухайн шилийн маань тунгалаг байдал алдагдаж харах үйл ажиллагаанд бас сөргөөр нөлөөлдөг учраас зориултын алчуураар шилээ арчаад тусдаа хадгалах сав хадгалж ирдэг. Тэр савндаа зөв үедээ хадгалах ёстой. За дараагийн зөвлөгөө маань хүүхдүүд маань хичээл намаа тавтахдаа зөв тохирсон гэрэлтүүлэхэд зөв сууж хөвших хэрэгтэй. Хитрхи хуурц гэрэл, хитрхи бүдэг гэрэл эсвэл гэрэлгүй орчинд хичээл нам тавтахгүй байх хэрэгтэй тийм. За их удаан хугацаагаар бас суух, бүгдийг суух, хэвтэж нүдээ ачааллах нь бас сүрэн нөлөөтэй байдаг. За хэрвээ та бүхэн танаа хүүхэд ойрын зайд удаан хугацаар ачааллахаар бол өөр хичээл олон цагаар хийх бол ном унших, зураг зурах, компьютер гар утсаа хэрэглэх үедээ 20 минутанд 20 секунд 6 метраас хол зайд харж хөвших хэрэгтэй. Ингэснээр нүдний эцэлтээс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн бага насны хүүхдүүд бол хүүхдийг байгалийн гэрэлтүүлэг буюу гадаа тоглуулах нь бас их үр дүнтэй байдаг. Өнөөдөр би та бүхэнд өгөх хамгийн гол зөвлөгөө маань юу вэ гэхээр хүүхдийн нүдийг эрүүл байлгая гэж бодож байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэг буюу товлолт үзлэгүүдэд хамрагдчих хэвээр. Ингэснээр бид бүхэн танаа хүүхдийн харааны хөгжилд нөлөөлж буй сул хараа сохрол хүргэдэг эмгэгүүдийг эрт илрүүлж, оршлох, эмчлэх, ингэснээрээ хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаамаа. Хүүхэд эрүүл нэттэй байх нь эмч мэдний зүгээс гадна эцэгчүүд та бүхний минь тусламж дэмжлэг хамтын оролцоомоос чухал байдаг шүү. Ингээд та бүхэнд амжилт хүсье, баярлалаа.